Төсвийн түнш Монголруу. Хотоодны сөргөө өвчин одоо жээж шуурах хотоод гашуунаар гойлгох одоо хар сүлсээс гарах хэмжлэн завөр бол манай хүмүүсийн донд их байдаг. За энэ завөр маань одоо юунаас эхэлж байгаа гэхэлээ хотоод байсан хүчлэг агуулгах тун одоо ямар нэгэн шалтгааны улмаас босч улаан хоолоор орохыг одоо бид нар сөргөө өвчин гэж ярьж байгаа. За сөргөө өвчний маань гол шинжин одоо завөр нь бол энэ улаан хоолоор хүчлэг агуулгах тун олсноос улаан хоолон өрөвсөл улаан хоолон савд өрөвсөж хөөж хавгын чаднаас болоод янз бүрийн одоо завөр шалтгаанууд гарч ирж байгаа. За хамгийн их түгээмэл гардаг шалтгаан бол чээж хорлох, гашуу оргих, гашуунаар гойлгох ийм шинжүүд байдаг. Тэгээ яг өвчний дараагийн одоо хүндрэлийг олноос одоо энэ амжилтын одоо улаан хоолой өрөвсөлт одоо амжирах, дээшээ одоо нарийсах. За тэгээд бүр дараагийн хүндрэл бол одоо нэг хард хавдрын урдлах өвчин гэмчлэн гараад ийм хүндрэл болно. За ийм завруудын үед ямар нэгэн хэрэглэх хөглөөр зэрэг энэ хотоодны хөвчлэн бол антицид гэж одоо хотоодны хүчлэгийг багасгахын бэлтгэлүүдийг хэрэглэдэг. За энэ хотоодны хүчлэгийг багасгахын бэлтгэлүүдийг антицид гэж одоо манай анагаах ухааны одоо түүхэнд одоо энэ 100 гаруй жил одоо энэ хотоодны антицид бэлтгэлүүдийг хэрэглэж байгаа юм. За манайхан бол сайн мэднэ одоо Монгол улсад бол хотоодны антицид ийм бэлтгэлүүдэд маш их орж ирсэн байгаа. За хамгийн сүүлийн үеийн бэлтгэл бол энэ Gaviscon гэж энэ бэлтгэл байгаа. За Gaviscon бэлтгэлүүд бусад одоо ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа илүү их л Gaviscon бэлтгэл нь бас нэг яадчхан одоо бусад бэлтгэл шиг одоо хотоодны хүчил саармагжуулах, хотоодны салстыг одоо гадны юмнаас хамгаалах, замын холтоо юу шимэгдүүлэх ийм нөлөөтэй хүчлийг багасгах ийм үйлдэлтэй. Дээр нь бол Gaviscon бэлтгэлийн найрлаганд байгаа натрий альгинат гэж байдаг. Натрий альгинат гэж байдаг болохоор хотоодны хүчлэгийг маш түргэн хэмжээгээр саармагжуулна нэгдүгээр. Хоёрдугаарт бол хотоодны хүчлэл салтын дээгүүр бүрхүүл үүсгэж хамгаалах үүрэгтэй. Гуравдугаарт бол хотоодонтой нэг улаан хоолойгоо буцаж улаан хоолойгоо орож нэг сөргөө үүсч улаан хоолойгоо түлээд байгаа энэ хотоодны хүчлэгийн дээгүүр нь ийм саармаг орчинтой альгинатын гээл нэг давхар үүсгэж байгаа. Сүүн дээр бол нэг өрөм тогтдог шиг яг ингэ хүчлэгийнхаа дээгүүр нь ингээд ийм давхар үүсгэжтэй. Тийм учраас буцаж нэг сөргөө өсч улаан хоолойгоо нэг хотоодны агуулгатгаа маань орж улаан хоолойгоо төлөв шархлуулахгүй юм ач холбогдолтой юм бэлтгэл байгаамаа. Таблеткаар болон сироп хэлбэрээр хоёр янз байгаа. За энд бол одоо таблет хэлбэр нь харагдаж байгаа. За 16 ширхэгтэй, 32 ширхэгтэй гэсэн юм хоёр янз байгаа. За эмийг бэлтгэлийг бол хоолны дараа хэрэглэнэ. Хүн өөрөө жишээлбэл одоо нэг янз бүрийн одоо хүчлэг ихтэй хоол идлээд хотоод хорсохоо, чээж хорсохоо, гашуу орхихоо мэддэг, гүйлгэх юм. Тийм учраас бол хоолны дараа яг тэр завар илэрхэхийн өмнө бол илэрхийн үед бол хоолны дараа энийг аваад хэрэглэж болно. Бэлтгэлийг таблетыг бол жажлаад, сайтар жажлаад тэгээд усаар харуулаад авах болно. Зүгээр завар арилахгүй бол давхарж хэрэглэж болно. Тийм дотор 16 ширхэгтэй юм бэлтгэл байгаа. Мөн одоо ийм шингэн хэлбэрээр байгаа. Тийм шингэн одоо алмаа гэдэг манайхны мэддэг одоо алмаа гэдэг пасполи угаал гэж бэлтгэлүүд гэдэг шингэн бэлтгэлүүд тэрүүнтэй ижилхэн ийм шингэн бэлтгэл бас хэлбэрээр байдаг юм. За ерөнхийдөө ийм чээж гашуу орох, хадаад гашуу орох, чээж гашуу орох, гашуунаар гойлгох ийм шинж бол манайхны донд бол маш илбэг их болдог. Тийм учраас бол дэлхийд брэнд бас ийм сайн бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Энэ бүтээгдэхүүний маань одоо хэрэг авч хэрэглэхээр бол одоо монсын салбаруудаар босоод одоо эмийн сонгуудаас асуухад бол эрчим юм байж байгаа. За эмчилгээ бол босоод одоо эмүүдээс юм давуу тал маань бол эмчилгээ бол маш түргэн эхэлнэ. 3-4 минутын дотор ихний үйлчлэгээ эхэлдэг. Үйлчлэгийг 4 цаг хүртэл байдаг. Хоёрдугаар энэ бэлтгэл маань өөрөө хотоод ирсний замаар шимэгдэж одоо янз бүрийн хортой нэгдэл үүсгэдэг учраас янз бүрийн одоо хортой нөлөө байхгүй жирэмсэн болоод хөвгүүл хүмүүсийн хэмжлэг одоо юм хүмүүс хэрэглэх тохиромжтой хор нөлөөгүй юм бэлтгэл байгаа. Ялангуяа одоо жирэмсэн улсууд чээж хорсох гашуу орох юм завөр бол их илэрдэг. Тэгээ тийм тохиолдолд одоо юм хэрэглэх юм хаврууд энэ бол яг тийм тохиолдолд бол маш тохиромжтой юм бэлтгэл байгаамаа.